Цэхүүрцгийн мэн сайтаас нэмээд ганц асуулт асууж шадар сайдаас асууя. За таны хадам аав ээж хоёр бол халдвар төвчин судлалын үндэсний төвд бол одоо хэвтэ эмчлүүлж байгаа юм байна. За энэ дээр бол таны ихнэр ичин хорлоо очиж одоо сахина гэдэг байдлаар очоод нэг хончоод тентхийн нөхцөл байдал өрөөний ариунцын өрч юм уу бохир заван байна гэх шалтгаанаар бол одоо гарсан гэсэн ийм мэдээлэл байна. Энэ хэр үнэн бодиттой юм бэ? Хэрвээ ийм бол халдвар төвчин судлалын үндэсний төв гэдэг бол хамгийн эрсдэл өндөртэй улаан бүс гэж яригдж байгаа. Гэтэл эндээс одоо хүн сахина гэж очиж ингэж болдго юм уу? Дээрээс нь ингэж гарчаад за тентхийн нөхцөл байдлыг голоод буцаад ингээ гарах ийм нийгэмд эрсдэл үүсгэж болох болоо гэдэг асуулт ирсэн. Баярлалаа. За ер нь энэтэй холбоотой тийм эрсдэл бүх халдвар хамгааллын дэглэм баримтлагдаж явж байгаа. Шинжилгээгээ өгөөд явж байгаа. Шинжилгээний хариун сүрэг гарсан. Энэ дээр ямар нэгэн зөрчил дутгал гаргаж байгаа асуудал байхгүй учраас тийм одоо эрсдэл сони ярьж байгаа асуудал дээр тийм зүйл байхгүй. Сахиураар очсон үнэн юм болов. Тэгээд нэг хоноод халдвар төвчин судлалын үндэсний төвөөс гарсан. Сахиураар очсон өөрөө вакцин хийлгэсэн, урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Тэгээд тэр шинжилгээний хариугаа өгөөд хариу сүрэг гарсан учраас одоо ямар нэгэн байдлаар тэр халдвар төвчин судлалын төмөвтэй холбоотой асуудал байхгүй гэж ойлгож байна. За улсын онцгой комиссаас өнөөдөр бас шийдвэрлсэн нэг мэдээлэл бол гадаадаар явж байгаа консультер хавшлаа дутуу байна. 3.10 утасны дугаараад. 081 гэсэн ийм утсан дээр